friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Хөлбөмбөгт хайртай дуртай үзэгчид энэ сайхан үдшийн мэндийг хүргэе. За баасан гараг болсон байна. Мэдээж хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг SBS World зүгээр та бүхэндээ шинэ дугаараа хүрэхэд бэлэн болж байна. Өнөөдрийн дугаараар бид та бүхэндээ маш сонирхолтой эрхмийн, сонирхолтой номны талаар өгүүлэх болно. Мэдээж манай нэвтрүүлгийн гол баатар Балжи ах маань бол студид хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд үдшийн мэндийг хүргье. За үдшийн мэндийг өөрчлөн болон үзэгчдтэй ч гэсэн хүргье. За хөлбөмбөгийн ертөнц маань ингээд одоо үргэлжилдгээрээ үргэлжлээд явдгаараа явж байна. Мэдээж бас хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань ч гэсэн хажуугаар нас чимэг хачир болоод явж байгаа дэмжиггүй. За одоо манай үзэгчдийг арын дэлгэцэн дээр байгаа энэ залтай нөхрийн инээгдийг бол одоо санаж байгаа бах. Энэ бол мэдээж Челси багийн ерөнхий менежер буюу дасгалжуулагч Жозе Моуриньогаа. За тэгэхээр Моуриньо өнөөдөр бестселлер нэвтрүүлэг зочлох нь байна. За Моуриньо өнөөдөр бестселлер нэвтрүүлэг зочлож байгаагийн учир нь бол доо бас Моуриньогийн онцгой нэгэн буюу Жозе Моуриньогийн даалдын ертөнц гэсэн ном Монгол хэлнээ бол доо орчуулагдан гарч ирээд хэвлэлтнээсээ гарч ирж байна. Тэ? Би бол зүгээр хараг гэхийг авч бол ямар ч байсан нэг эхнийхэн бестселлерийг хараг гэхээс нь бол доо бэлдэж ирлээ. За даалдын ертөнц гэсэн үү? Тэ. Бас их өрмөцсөн. Хажуугаас нь хөндлөнгөөс нь харж байгаа бичсэн юм байна. За. Тэ яг нь Моуриньо түүнээс Сэр Алекс Фергюсон шиг өөрөө яриад бол доо бичүүлээгүй. Моуриньог хажуугаас нь ингэж харж байгаа улсуудын юунаас нэг Мессигийн номыг бас нэг тэгж үтсэн шиг бол нэг санагдаад байдаг. Тэгээ нэг тиймэрхүү үтсэн. Тэгэхээр Моуриньо ямар ч байсан хажуунаасаа бичүүлсэн. Тэгтээ зөвшөөрлөө өгсөн болж таарах нь байна, тий? Одоо тийм байлгүй. Одоо оргийн тэгж байгаа л хоёулаа дараагийн нэвтрүүлэг дээр л нэгж авч энэ оргин энэ байна. Ийм англи нөхрөө бичсэн юм байна. Тим сэтгүүлч бичсэн юм байна гэж одоо бүр яг тодруулъя. Тэгье. Тэгээ энэ удаа бол би бол яг хэвлэлтэнд ороход бэлдсэн. Одоо ёстой палашин дээр их бараг хар ихийн бол одоо уншаал. Тэгээ тэр дээрээс бол одоо нэг гарчгийг өөрөө сонгосон. За нэвтрүүлгийн ихэнд Моуриньо гэдэг манай үзэгчд одоо Челсигийн дасгалжуулагч шийдгээр нь мэдж байгаа. Тэгээд ер нь одоо аврагуудын лиг дөрвөлжсэн олон амжилтуудыг нь мэдэх бах. Тэгээд Моуриньогийн одоо ерөнхий танилцуулгыг та бүхэнд маш тодорхой байдлаар хүргэе. Бас залуудаа ер нь манер хаана ямар баг тоглож явсан. Шаггүй хөлбөмбөгчин. За тэгээд шаггүй бас биш ээ. Муу хөлбөмбөгчин бол байсан. Тэгээд энэ талаар болон бусад мэдээллүүдийг үзчихэд студид эргэж уулзаад нэвтрүүлгээ өргөжүүлэх болно. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Манай гаргийн шилдэг хөлбөмбөгийн мэрэгжилтнүүдийн нэг Жозе Мария дос Сантос Моуриньо Феликс 1963 оны 1-р сарын 26-нд Португалийн нийслэл Лиссабон хотод мэндэлсэн байна. Өдгөө 52 нас хүрч мэрэгжилтний хувьд тоглогчийн хуваар төдийлөн амжилтанд хүрээгүй бөгөөд төвийн хагас хамгаалтын байрлалд тоглодог байсан гэдэг. Тэрээр дасгалжуулагчийн карьераа Португалийн хамгийн алдартай Benfica клубээс эхлүүлж байсан түүхтэй. Тэнд ердөө 1 жил болоод доод лигийн баг руу явсан байна. Гэвч энэ бол зөвхөн эхлэл байжээ. Ердөө жил хагасын дараахэд тэрээр Benfica-гийн занал төрсөлдөгч Португийн менежерээр дахин ирсэн нь түүний нэг амжилтын эхлэл байхыг хэн мэдхүлээ. Түүний ялгуулсан амжилтыг Сэр Бобби Робсон, Лю Ван Гал наргуугаар төсөөлөхийн аргагүй юм. Учир нь тэрээр энэ хоёр эрхмийн туслахаар ажиллаж менежерийн цагаан толгойд суралцсан байдаг. Жозе 2002 онд Портод ирснээр өөрийгөө болон Португалийн багийг Европт тунгаглан зарласан байдаг. Ирсэн удирдлаас амжилтыг гаргаж эхэлсэн түүний удирдлагад Португалийн шигшэн шилдэг тамирчид болох Рикардо Карвальо, Маниш, Деко, Димитри Алиничев, Элдер Поштига, Нуно Валента, Пауло Феррера зэрэг шилдэг тоглогч нар од болон гарч ирсэн байдаг. 2004 он Португийн хувьд жинхэнэ үлгэрийн мэт өнгөрсөн бөгөөд аваргуудын лигийн финалд Францын Монаког ялж түүхэндээ 2 дахь удаага дэлдэн жигтийг өргөсөн явдал байв. 2004 оны 100 буданд Альбаноос дуудлага хэрэг том лиг рүү явсан онцгой нэгэн Лондонгийн баячуудын дүүртэг ялцсан амжилтыг үзүүлсээр байсан юм. Англид 4 удирлыг өнгөрүүлэн аваргуудын лигийн цомоос бусдыг өргөж үтсэн тэрээр Италийн хамгийн алдартай багуудын нэг Интер Миланы жолоон дээр суух болов. Челси давч чадаагүй дэлдэн чигтээ Неразуричуудтай хамт өргөсөн бөгөөд түүний дараа эзэн хааны баг руу хөлгийн жолоо заржээ. Энэ л газар тэрээр жинхэнэ сорилттой нуур тулсан бөгөөд хэвлэл мэдээлэл үзэгчдийн олон аашгад жинхэнэ сорил хүлээж байсан юм. Түүний мөрөөдөл Португалийн шигшээг дасгалжуулах гэж нэг удаа тэрээр хэлж байсан удаатай юм.
Реалд тэрээр авч болох бүх цомуудыг өргөж үтсэн ч фэнүүдийг хүсдэг нэг л зүйлийг авч чадаагүй. Тэр нь мэдээж аваргуудын лигийн цом. Нарлаг Испанд 3 удирдал ажилласан тэрээр дахин буданд альбионд хуучин бөөр Челсид газардлаа. Түүний чин хүсэл бол Челситэй хамт аваргуудын лигт төрүүлэх үлээ. Карьертай дасгалжуулагчийн хуваар авч болох шагналуудаас бүгдийг авч үтсэн түүний дотор одоо юу байгааг таахад хүрэх юм. Учир нь тэр бол онцгой нэгэн. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. За хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Сая бүгдээрээ манай нэвтрүүлгийн энэ удаагийн зочин Жозе Моуриньогийн одоо товч намтартай бол танилцлаа. За Моуриньогийн талаар бас манай үзэгчид яг хэдэн оны хэдэн сарын хэдэн төрсөн гэдгийг бол мэдэхгүй олон үзэгчд байсан баг. Тэр бүхэн зориулж зэний мэдээлэл бол очсон байгаа. За ингээд Моуриньогийн талаар, далд ертөнцийн талаар та бас уудлаа тий. Тэгсэн тэгээд Моуриньо ном нь бол одоо яг монголоор бол одоо цурхраан гэдэг гарчгаар бол одоо эхэлж байна нэг бүлгээр. Оо за. Тэгсэн чинь эн чинь бас нэг сонирхолж ярихад ийм юм биш үү? Манай хүн чинь нөгөө Дэв Мойс Фергигийн оронд ирдэг шүү дээ тий. Манай хүн чинь Фергиг өөрийнхөө одоо ерөөсөө Гамбат найрамдалтай дотны зөвлөх үнэн чи анд энтер гэж дотроо бодож явд юм байна. За. Тэгсэн чинь Моуриньод хэлж ярилгүйгээр нөгөөх чинь ажиллаа өгөөд өгөхдөө оронд нь баг Моуриньог дуудаж авчраа зөвлөж байгаа чи нэг ирээч өрөөч гэх юм байх гэж бодоод үйжсэн чинь Дэв Мойсыг авчраа тавьчихсан. Нэг чагнал авч үзээгүй нэг. Ферги чинь өөрөө объектив хүчин зүйлээрээ топ тоглогч гэж ийм амжилт үзүүлсэн хүнийг хэлнэ гэдэг ингээд бас нэг ярьсан байгаад байдаг. Тийм. Дасгалжуулагчийг болохоор тэгж үзэлгүйгээр хэнч мэдэхгүй шахуу Эвертоны менежер Дэв Мойсыг авчир тавьсан. Тэр нь бол одоо Моуриньог бол одоо сэтгэл дотроо мэгшин уулж одоо цорхиртлуулах гомдсон. Тэгж байна, тэгж эхэлж байна лээ. Тий. За 13-аас 14 оны үеэрд Моуриньо Челсид, Дэвид Мойс болохоор Манчестер Юнайтед. Тэгэд таарж байгаа юу? Таарж байна. Тий. Тэгээд өнгөрсөн үеэрд болохоор хоёр дахь удирдлагаа төрүүлсэн гэдэг тийм байна. Тэгэнгүүт маань үн яг ямар ч үсээр Реал Мадридаас бол шилжилтээ хийж байх үе гэж байна. Хийж байх үе. Тэгээд Юнайтед очих болохоор байсан байна тий. Болохоор байсан. Тэр очихдоо ч нэг гол нь биш. Хүн бас нэг хэлэхгүй байна гэдэг нэг шок шүү дээ тийм үү? Хэлэхгүй дөрүүлээ нийлдэг 3 нь хэлэхгүй нэг юмд явчихаар ямар их гомддог үлээ. Харахундаа би чамтай бестселлер хийх гэдэг ахуйд ирсэн чи над хэлэлгүй өөр зочин суулгасан. Телевизэд орцсон байвал яа. Тэгээд спортын албанд нөөч сууж байвал. Яг үнэ. Тэрнтэй адилхан уйлж яхаа явлаа барилаа инглиш үуч юм байхгүй. Яг үнэ. Энэ би ингэж уншижсэн байж байгаа. Энэ хоёр ч нөгөө нэг 12-оос 13 оны үеэр давргуудын лиг нэг нь Реалыг нэг нь Манчестерыг тасалжуулаад таарсан шүү дээ шүгэн 16-ад. За. Яг нөгөө Роналдо иргэн ирдэг тоглолт шүү дээ. За алдарт. Тэрэн дээр манай хоёр тоглолтоо дуусгачаад Сэр Алекс Фергюсон өрөөндөө дуудаж оруулж ирээд хамгийн үнэтэй одоо дарсаар дайлж энэ хоёроос нэг шүт шиг хамтаа өнгөрүүлжсэн гэж байгаа. Тэгээд ер нь хоорондоо уулзраа таарах болгондоо Челсид ч байхтан ч гэсэн. Тийм. Дандаа тоглолтын дараа бол кофе мофе уух юм бол заавал тийм заншилтай. Тэгээ нөгөө нэг манай телевизээр бас гарч ирсэн Damned United гэдэг хөлөмгийн нөгөө англи хөлөмгийн канон дээр бас яг тэр том сахалжуулагч намайг тоглолтын дараа дуудаж одоо вино уунах гэдэгт би бол итгэлтэй байна гэдэг гол дүрийн жишээ ч юм бол хэлж идэг. Тэгэхээр англид бол тэр нэг асар том хүнд тийм явдаг юм шиг байгаа. Тэгэхээр бол бас сайн найз одоо хуурай ах маягийн хуурай дүү маягийн хүнээ тэгээд гол гаргацсан байна. Тийм. Энэ хүн тийшээ очихгүй нь хамаагүй шүү дээ. Зүгээр ядаж дуудаад, уулзаад, утсаар яриад, хэлээд тэгэл эднэрээ чи уулздаг газар нөгөө Францын Парис гээ үзтэй баг. Энд тэндээс бид нар нэг баг нэгдүгээр ороод дуулцъя гэж байгаа тайл адилхан л баг тэгэл төвдөө шахах тий Европ. Яг үнэ. Тэгэл тэр Францт л одоо тэр уулзж ярих тэгээгүй. Тэрэнд нь бол ерөөсөө асрах гомдсон байгаа. Цүрхэрч баг үйлсэн ухааны. Тийм. Яг зүгээр тэрийг хэвлэл мэдээллийн тим компанийн гэрч бодлоо моллоо гэд англиар нэр усын тавиад гэдэг юу ятсан юм байна лээ. Халтгүүлгээд харсан. Би яагаад үйлсэн бол гэж би хэрэгт дурлаад уншихгүй үдэрийг. Тэгсэн чи гомдоод үйлсэн гэдгийг би ойлгочоод би алгасцсан. Яагаад алгасч байгаа юм гэхээр одоо хүртэл надад нэг уур хүргэсэн юм
Манай хүний хийсэн ажлуудаас нэг уур үргэсэн ажлууд гэх. Икер Касилс шиг жолигт гаргаж ингэж би том хөлбөмбөгчин багийн нэр хүндий чинь би ингэж тоглож чаддаг юм а гэдгийг тоглогч нарт чаруулсан пресс чаруулчихж байгаа байхгүй ерөнхийлөгч нь. Тэгээ тэр гарчгийг би хайж явсаар байгаад би оллоо. За тий. Тэгээ одоо өнөөдөр би тэрний талаар ярих гэж байгаа юм уу? Тий, тэрний талаар ярих гэж байгаа. Би болохоор таныг ярихаас өмнө би болохоор миний бодлоор Касилсыг яаж ч бас нэг шавд туссан биш гэж бодоод байдаг. Тэгэхээр номон дээр өөрөөр хэлсэн байж магадгүй тий. Номон дээр хажуухаас харсан нөхдүүд өөрөөр хэлсэн. Тэгээ би болохоор ингэж бодоод байдаг байхгүй. Касилс 2 тоглолтод айгүй муу тоглосон юм. За тэр үед. Тэгсэн чинь нөгөө нэг Адаан гээд нэг хаалгач байсан яг Реалын тэр сэлгээнд байсан. Адааныг гаргаж ирээд тоглосон чинь нөгөө Адаан бүр муу тоглоод. За тэгэнгүүт нь Адаан улаан уц авцсан. Тэгээ Касилсыг гаргахаас өөр сонголтгүйд Касилс гарч ирээд нэг тоглолтод айгүй сайн тоглоод дараагийн тоглолтод тэр гимтсэн бохгүй Касилс. За улангаас ирсэн бөмбөгийг бариад авсан чи Арбело бөмбөгийг гаргах гэж чинь гээд яг энэ гарлуун өшгөлөө сарваар. Тэгээд Касилс гимтээ. Тэгээд тэр гимт нь 2 сарын гимт байж дараа тэр хооронд нь нөгөө явж байсан. Нөгөө Лопес байж тээ. Лопес явж ирсэн бохгүй. Ер нь бол нэг тим юм болсон гэж би бол хөдөө бод. Яг бас Касилсыг ингээд улаан цай сайн байхад нь суулгаад яачаагүй гэж би бол бодоод. Би тэгээд нэг Реал Мадридын бас нэг фэн клубын нэг залуутаас энэ талаар ярилцчихсэн л да. Тэгээ тэр бас ийм санал бодлоо хэлээд битгаар бас нэг ярилцчихсэн. Тэгвэл яг айгүй яг миний яг хүлээдэг сэдвийг өнөөдөр манай. Тий яг би өнөөдрөөсөө яг болж явах нэрэ мэдрэмж гэж нэрэ 199 өгтөө. Өөч. Тэгсэн чинь ингэсэн. Морины бол ерөөсөө 2011 оны 10 онд Интер төрүүлчихэл Реалд ирсэн шүү дээ намран. 11 оны 5 сараас эхэл зангаа өргөж эхэлсэн гэж. За. Ойлгож байна уу? Тэр гэмтэл гарлуугаа өшгөлүүлсгээс чи бүр өмнөө. За. Чи тэр төгсгөлийг тэр киноны чи төгсгөлийн ангийн үдсэн юм байна. Тэр чи өмнөх сериал нь шал өөр юм байхгүй. Тэгсэн чинь 2011 оны 5 сарын 21-ний өдрөөр доод лиг рүү унж байгаа Альмерия багтай тоглосон гин. 11 онд чинь Ла Лигд төрүүлээгүй гин штэ тийм ээ. Тий. Тэгээд 11 онд Барсан төрүүлж байгаа байлгүй дээ. Нөгөө аврагуудын лигд төрүүлж байгаа. 5 сарын 21-нд үзээ явуулсан чинь үзэхийнхээ өмнө Икер Касилсыг тэгсэн гин. Чи ер нь өстой энэ жил өстой айгуу сайн байлоо. За. Чиний хувьд бол болно уу? Чи энэ тоглолтод орохгүй амар. Чи явжээ гэд явуулсан гин. Бага ахлагчийг явуулж хагаад тэгэнгүүтээ 3 тэгийн харьцаатаагаар 1-р үе дуусаад ороод ирэнгүүт нь шууд агсан тавьсан гэнэ. Мориньо сэлгээний тэр хоцсол хөрөнд. За. Та нар ер нь ямар новшин нөхдүүд үү? Ерөөсө гараанд гардаг 11 дээр нь сэлгээгээр орж ирдэг нэг 2-3-ыг нэмээд энэ 13-4 хөлбөмбөгчдийн чинь бас нэг эрлэг дайчин майчин гэдэг гарааны 11 гэдэг утгаар нь нэг нэр өгсөн байдаг юм байна. Тэгсэн чинь энэ гарааны 11 гарч байгаа энэ жил ихэнх голдуу гарсан нэг 15 нөхөр байгаа штэ. Та муу хэдийн новшин царайтай та нараас болж манай баг Ла Лигд төрүүлж чадсангүй. Аврагуудын лигт ч явсангүй. Та нараас болж байгаа юм хамаг учирж амсан та нарт байгаа. Та нарт бид нар би итгэжсэн. Юм шудраг байсан дээр шудраг байцгаа нөхдөө. Энэ зам би их цэвэрлэгээ хийн. Ингэж хашгичж байхад хэрвээ багийн ахлагч Икер Касилс байсан бол Касилсын нэргэд Мориньо ингэхээргүй байсан байх та гэж тэр хүн бичсэн байгаа. Ингээд тэнд хашгичж байхад Криштиано Роналдо пүүзнийхаа шипигээр ингээд шал тогсож исэн гэж байна. Үл тоосон шинжтэй. Арамос урдаас нь дооглонгуугаар инээгээд хараад бас үл тоосон шинжтэй ширтэж байсан гин. Араул Альбиол болохоор аманда агаар залгид хацраа бөмбөглөд тоглож исэн гин. Яг үнэ. Тэгээ ингээ нөгөө гараанд гардаг хэд Бензема бас юу хийжсэн гिचвдээ. Ингээд нөгөө дуул чинь ингээ янз бүр болоод байж ангууд Мориньо ингэсэн гин. Та нар Чаваста нэг нөгөө Испани цомт төрүүлждэг штэ. Нөгөө ганц цомтой. Яг үнэ. Ганц цомтой Чавас. Криштиано Роналдо мөрөгчдөг гэдэг тий. Тэгсэн ганц цомтой. Та нар том тэмцээнүүдэд бол чадаагүй. На Барса ч аврагуудын лиг мигэд төрүүлчлээ. Хамаг юм та нараас болж байгаа. Энэ зам би та нарыг өстө бүгдийн нэрээ өстө будаа болгоод өгнө. Ерөөсөө тэгсэн чинь Реал Мадридын тоглогч нар цом аваагүй жил баг ихэнх нь зарагддаг гэдэг бичигдээгүй хуулийг бол ерөөсөө мэддэг. Бөөн амар
төгшүүрийн байдалтай байсан гин. Тэгэнгүүтээ та нар энэ цомыг яг энэ тэр цомыг бол одоо хэн авчирсан бэ гэх юм бол Касилс авчирсан гэж штэ. Иниестагийн нэг зүүдэн дормооргүй үхлийн цохилтыг хаадхийн гин нэрөөсөө. Тэгэнгүүт Морины ойр тойрныхондоо хүртэл Касилс байгаагүй бол бүр цомчгүй юучгүй бүр балархаар байлаа гэж ярьж исэн гин тухайн үедээ. Тэгсэн ингээд ганц цом ингэж цомтой хоцорлоо. Би энэ зүүн станаар намар ирэхэд би та нарыг амраад ирэхэд өстой ямар болцсон байхыг хараараа ухааны юм яриад бүүн төгшүүр дарамт болгож өгөөд явуулсан гинэ. За тэгсэн чинь намар орж ирэхдээ престэй ярилцаж хагаад нөгөө нэг одоо эднэрийн чинь бүгдийг эзэмшдэг Жорж Мендиш гээд нөгөө нэг скаут агент зардаг нөхөр үү шүү дээ. Тэрнтэй холбоо тогтоогоод тэрний хэдэн тоглогч нар болох хамгийн ихний жишээ Фабио Контрао 30 саяар аваад ирсэн гин. Тэгээ хаана тоглуулахаа мэдэхгүй. Нөгөөх нь нэг зүүн жигүүрт нь Марсело азрах шиг байж ихт нь Фабио Контраог авчираад бүр албаар тэгж талбайн төв хэсгтөрөөс 3 юутаа үзэн цэвэрлэгчтэй үзэн. Кейдэрэ Алонсо Контрао гэж тэр нөгөө хамгаалагч нарын өмнө 3-ыг аваач чагсаагаад зүүн жигүүрт нь тавиад болдгоо, ийш нь гаргаад болдгоо, төвд нь болдгоо. Ингээд одоо Мориньо маань бол одоо нэг хэсэг үзэжтэй. Контрао ирсэн чинь Марсело, Пепе, Роналдо 3 тэрийг их барьж, өлгийдэж авч халамжлуу хүмүүжүүлээд энэ дөрөв салхаа байж гинэ. Энэ дөрөв чинь дөрвөлөө тэр Жорж Мендиш гэдэг агентийн зарагддаг бараанууд юм гин. Мориньо өөрөө тэрнтэй их найз. Тэгээд тэр алтан топ мопи чинь нэг бас нэг хальт авчирдаг үйлүү. Тэр чин тэр нэг Туркийн тэр нэг бас нэг зардаг нөхөртөө тэр Жорж Мендиш нь их найз юм байна л да. Ерөөсөө эн чин тэгээд нөгөө том баг дээр очно гэдэг бол ерөөсөө том мөнгөн дээр очиж байгаа юм байна. Том компани захирал болохоор том мөнгөн дээр очдогтой адилхан том багийн дасгалжуулагч болохоор бас нөгөө 8 сэлгээний том мөнгөн дээр очичдаг. Одоо 30 портууд бол 30 саяд л эргэлддэг байсан бол Реал ч 300 саяар л эргэлдэж шүү дээ тий. 100. Тэгэхээр энэ дундаас ч овоо мөнгийг цохоо авчдаг юм байна. Бас нөгөө скаутуудтай яриад тэрийг тэндээс авирлээ тэггэнгүүт алын эзэн тэдгээ хэлчих мэлчих энэ төр гээд тэгээд энэ чинь нэрөөсөө учрыг нь олдох юм байна. Тэгжсэн чинь нэрөөсөө хэнэ Мендиш Мориньо хоёрын харилцаа улам гүнзгээрээ тэр Жорж Мендиш гэдэг нөхөр ерөөсөө шууд Реалын ерөөсөө ажилд ерөөсөө шууд хутгалдан орж ирсэн гэж байна. Реалын тоглогч нарыг чи энд ингэ сэлгэн сууж байхаар тийш явахгүй мөн өнтер гэж гүү мөн гэх юм бол чи тийм юм уу гэдэг. Ингэдэг гин. Тэгээд 11 оны 100 евро явахдаа 4 нөхрийг үлдээчээ явуулсан гин. Хажаа яваад гэсэн. Бэлтгэлийн бааз дээр бэлтгэлээ хийжээ гэдэг. Лос Анжелес Америкийн 11 оны 100-ны цугларалтанд Лос Анжелес явсан байж та Америкаар. Реал Мадрид. Тэгсэн тэнд энэ дөрвийг үлдээсэн гэсэн Дэренте, Гаго, Каналес гэж байсан юм уу? Байсан. Педро Леон гэж байсан. Энэ дөрвийг үлдээч явсан юм. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Лассана Диараг чи нөхөр минь явна шүү гэсэн чи Диара урдаас нь бити дими юм донгос гэсэн. Чи Челсид байхад намайг Арсенал руу зарах гэж байгаа юм шиг үгүй ч юм шиг худлаа хошгоруулж чи баахан тоглолтод өнжөөсөн. Тэр үед би 20 настай байсан. Одоо би 26-тай. Чамтай ингэж заваарт цагаа барж идэг. Чадал. Яваагүй гэж Лос Анжелес руу. Санаа дараа гэдэг чинь үсэн. Тэгсэн чинь нэрөөсөө Мориньогийн тэр 3 төвийн хагас хамгаалагч гээд байгаа юм нь номер 1-д нь Лассана Диара тараад байсан гин. Тэгээ бүр Лос Анжелес авч явахгүй үүлээ үзчихсэн гин. Тэгэхээр нөгөө орхигдсон хэдтэйг Лассана Диара Реал Мадридын бэлтгэлийн бааз дээр хариалгаад очсон чинь бүх бөмбөг Мориньо чойжлцсон. Та нар зүгээр талбайд тойроод гүү гэсэн гин. Тэгэхээр нэстэ доогуур дээгүүргүй гүүж нэрв нэгтлэнгаар нь явждаг хэдэн бөмбөг олж авсан түүхтэй.
Америкаас өрөөд ирсэн чинь Мориньо хоорхоо Валданаг халуулж аянгуудаа бүх эрх мэдэл Мориньогийн гарт ирсэн гэж байна. Тогоочийг хүртэл өчнөө сольсон гэж байна. Өө за. Тоглогч нарт хоолн таалагдаад байхад Мориньод хоолн таалагдах. Энэ салаадны майнууз нь их байна. Буруу. Майнууз идэх юм бол маргааш мангар тоглоно гэдэг. Ингээд дуудургууч харах ухаанда. Аха. Тэгээд ингэжсэн чинь Лассана Диарагийн нэг сонин үг байгаа. За. Вэ чамайг би заавал авч явмаар байна гэсэн чинь нэг хүн дутаад байгаа бол ээжигээ аваа яв гэсэн юм Мориньо. Өө за. Тэгэд тэгж байгаа тэгээд энэ үргэлжлээ тоглосон юм байна л да. Аха. Тэгсэн чинь одоо нэг Касилстайгаа холбож ярихад Касилстайгаа маань Америкээс ирэхдээ бодлоо өөрчилсөн багийн ахлагч хаалгач байна гэдэг чинь үнэхээр тэнэг юм а гэл. Энэ тэнэнгөр гүүгэл ерөөсөө солихгүй л бүр ядж гинэ. Өө за. Тэгээд хэнийг тавих гээд байгаа юу болов гэсэн чинь номер 1 сонголт нь Пепе. 2 дахь сонголт нь Рамос. 3 дахь сонголт нь Шави Алонсо. Энэ 3 дээр эргэлдээд байна гин. Аха. Энэ 3 дээр яагаад эргэлдээд байгаа юм гэсэн чинь Пепе бол ерөөсөө Мориньог ерөөсөө юу гэж л хэлнэ вэ гэдэг л гин. Пепед тест амар хайртай гин энэ чинь. Ерөөсөө. За Рамосыг яагаад сонгохоор болов гэхээр Рамос болохоор Флорентино Пересийн хайртай тоглогч юм гин. Тэгэхээр Рамосыг нэг тавих боломжтой. За тэгээд Шави Алонсог тавих гэхээр бол одоо тэгээд нэг болохгүй бүтэхгүйсэж яахан байхгүй гэж байгаа юм. За. Криштиано Роналдо нэг сонголт нь гэж байгаа. Тэгсэн чинь Криштиано Роналдо энэ тухай сонсчоод Мориньо дээр дахиж ирэнгүүтээ эрэггүй би тэр багийн ахлагч гэж болчтой тийм байхгүй шүү энэ. Ингээд Касилсыг ерөөсө 10 оны дэлхийн аварга төрүүлчихэд ирэхэд нь Рамос энтриг Мориньо шууд дарах гэж үтсэн юм. Та нар биш үү дэлхийн аварга төрүүлэхэд та нарын нэг тийм онцгой содон юмар бол төрүүлээгүй штэ энэ гэдэг. Тэгэнгүүтээ туслахуудаа энэ дэлхийн аварга төрүүлээд ирсэн гэдэг байгаа испанчуудыг ерөөсө битэн нүрэг бид нарыг битээ оодруул. Тэгээ нөгөө явсан газар буусан буудлын болгонд нь Испани фанатууд дахиж очоод дэлхийн зам мом барьсан Касилсын зураг мургийг ингээд барьсан ингэнгүүт Мориньо тэрийг хараад амар аллергитдэг байсан юм байна л да. Миний бодлоор бол дээр нь нэмж бодоход тэгээд ингэсэн. Тэгэнгүүтээ ерөөсө Касилсыг яаж нэгэн болиулдсан бэлээ гэд бодоо байжсэн чинь Барса Реал хоёр хоорондоо үзээ явуулсан чинь нэг Фабригасыг авчиад нэг амар өшгөлтийн байна л да. Марсело. Тэгсэн чинь тэр дээр ингээл өста нэг өста улаан хуудас ч юм уу тэгэл хуудас өгнө өгөхгүйгээл ийм бөөм бужигнаан болоо тэрийг авчиад Касилс хараагүй гинэ хаалган дээрээсээ. Яг чухам юу болсныг хараагүй. Фабригасыг жүжиглэлээ гэж бодцсон гин. Тэгсэн чинь жүжиглэлээ гэж бодчоод гэртээ явж очингуудаа одоо нөгөө бид нар шиг ухраагаад үдсэн чинь яахааргүй байхгүй багийнх нь Марсело явж очиод амар бүдүүлэг өшгөлцсөн байж гин. Тэр үед чинь Мориньо бас нэг Тито Вилановог очиж нэг нүд рүү хатгаж матдаг тэр тоглолт чинь ингэн штэ энэ. Нэг бүр нэг аюул болсон нэг тоглолт ингэн. Тэгэнгүүт нь Касилс ингэсэн гинэ. Барса гэдэг бол ерөөсөө шгшээгийн миний найзууд. Би яахаараа ингэж найзуудтайгаа ингэж юу яаж явдаг юм. Касилс чинь бас нэг би нэг өөр сувгаар сонссон нэг Барса Реал хоёрын тэмцэл ингээ бүр амар хурцтаад байсан чинь нэг тоглогчдоо дагуулж тий хоолнд орсон шүү дээ тий. Тэгсэн чинь ингээ хоолнд ороод тэгээд Пуёл Шави хоёроос албан ёсоор олон нийтийн хэрэгслээр уучлал гуйцсан гинэ. Тэрнээс нь болж эн чинь нөгөө нэг жийцсэн юм. Тэр нь тэгсэн чинь Флорентино Перес Мориньо хоёрт ёстой таалагдаагүй юм. Касилс болохоор нэг шгшээгийн андуудыг бодоод уучлал гуйчдаг. Тий. Эргээл сарын дараа цуглараад дахиад тоглоно шүү дээ. Тийм биз дээ. 12 оны Еврод тоглохгүй л үзэн шүү дээ. Бэлтгэлдээ орно шүү дээ. Тэгэхэд нэг ийм муухай юм боллоо гэд хоолнороод олон нийтийн хэрэгслэр уучлал гуугаад бид нар бол одоо нэг түгэнд дөрөө испанчууд ингэж бүр ийм амар болтлоо хувцдах ёсгүй мосгүй шаардлагагүй гэд ингээд тэгэл явуулах тийм анхны алхам нь тэгж тавигдсан юм байна гэдгийг л би л
олоод уншицсан л да. Яг тэгжсэн нөгөө нэг өдрөөр 7 өдөр нь гिचээр тэгэл чиний яг ярьдаг нөгөө бол муу тоглолт болоод нөгөө гимтэл аваад тэгээд дэг бол опс ирлээ гэж би бол ойлгож байна. Тийм. За тэгдгүй яг тэгээд ер нь бол Мориньо одоо зүгээр биш. Зүгээр одоо хүн байсан бол хизээч ийм амжилт өгөхгүй байсан. Зүгээргүй өөр ингэсэн нэг тийм системтэй тактиктэй байсан учраас том багуудад очиж байгаа. Тэгээ Мориньогийн тэр өөрийнх нь одоо юу гэдэг юм бэ, тэр нэг арга барил бол яг өөрт нь таарсан арга барил болж таараад байгаа юм байна. Амжилт үзүүлээд байгаа учраас тэгвэл Реалыг бол өстэй ямар байдлаар бол одоо өөрчлөх гэж үзсэн байгаа. Тэгээд бүр сүүлдээ эн чинь бүр Роналдотой хүртэл одоо их сайн харьцаатай байна гэдэг бид нар л одоо телевизээр хараад гол хийгээл энэ хоёр чинь хоорондоо их сайн байгаад байна гэж бодоод байсан чинь Роналдотой хүртэл одоо бас буудалцсан байсан гэж хэлжсэн шүү. Тэгэхээр наад номдор ч бас тэр үргэлжлэл байгаа л бах гэж бодож байна. Байгаа л бах гэж бодож байна. За хамгийн сонир болж явах Роналдо Испани лигт нэг голыг хаалтаа цогцолтоос оруулчаад учиргүй нөгөө хувцсуулах бишээ сэлгээнийх рүү гол гүхгүй юу. Тэгэл тэгсэн чинь Мориньо урдаас нь гарч ирэл хоорондоо тэрвэрлдэл айгүй ингээл байсан. Ардаас нь одоо нөгөө Мориньогийн туслах Руй Фария гарч ирээд Роналдотой ингээд исэн. Тэгсэн чинь дараа нь энэ хоёрын хэрүүлийг ярьжсэн чинь Роналдо тэгж байгаа. Би бол Мориньо руу гүгээгүй маа. Би Руй Фария руу гүйжсэн чинь Мориньо яг урдаас ингээд тэрврээд гараад ирэхээр би одоо тэгээд ямар тэр олон мянган харж байгаа учраас нэг таль тэрврээд яасан. Тэгэхээс би бол Руй Фария намайг яг тэр төвшин тэр бэлтгэлийг хаалтаа цогцолтыг бит хоёр айгүй олон сар ярилцж хагаад яг тэр үед миний яг цогцолтууд болж исэн үе учраас би Фарияд баяр хүрэх гээд очижсэн ингээд тийм юмыг яг тэр зурагтай нүртэл гаргаад нийтэлсэн байсан байхгүй. Тэгэхээр би яг миний бодож байгаагаар болохоор би Роналдо энэ хоёрыг гайгүй байна гэж бодоод байсан шиг Каселес энэ хоёрыг гайгүй байна гэж бодоод байсан чи үгүй байсан байж тарах гэдэг шүү дээ. Тэгвэл би одоо сэлмээ сугална. Сая би сэлмээ сугалж гаргаж ирсэн. Би өчигдөр Роналдогийн мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллээр цацгдсан мэдээллүүдийг уншиж тэмдэглэж авлаа л да бас. Бас нэг тайлбар тэзэнийг зэх тэрэг болно гэд. За тэгсэн чи яг энэ дээр бол ерөөсөө яг түрүүний 7 хоногт тэр Роналдо нэг телевизийн нэг амар том шоунд орохдоо киноныхаа нээлттэй холбоотой. Яг үнэ энэ дээр ярьсан юм байна. 13 онд гэж байна. За. 13 онд Криштиано Роналдо, Мориньо хоёр Валенсиатай тоглоход Испани цомд 2-1-ээр Реал хоцсон гин. За. Валенсиагийн Местаяд чуулсан юм уу хаашаач. Тэгээд 13 онд 2-1-ээр ингээ хожоод ингээ тоглолт ингээ дуусчихсэн чинь Мориньо тэр муудалцдаг шалтгаан нь ингэсэн гинэ. Мориньо талбайн захаас чи буцаа хамгаал гэдээ ашиглаад байсан гин. Тэгэнгүүт нь Криштиано Роналдо үгэнд нь ч орсон ч юм уу, ороогүй ч юм уу. Тэгээд тоглолт дуусчих гин. Хожиж гин. Хоёрдгийн харьцаатаагаар. Тэгээд сэлгэний суудлал руу нөгөө хувцсалах хөрөөрөөгөө ороод ирэнгүүт Мориньо орж ирэл одоо бас нэг заавар зөвлөгөөгөө нэг халуун мөрөөр нэг алдаа оноогоо нэг хэдхэн минут ярина штэ тий. Тэгэхдээ ингэж ингэх байсан энэ нь боллоо тэр нь болсонгүй гэж ярьж байснаа. Гэхдээ одоо энэ Криштиано Роналдо одоо ухрагээд ах чинь энэ төр гэдгсэн гинэ. Тэгсэн жил Криштиано Роналдо үсрээл босоод ирсэн. Би чиний төлөө юу хийсэн бэлээ те. Тэгэхэд чи миний урдаас ингэж хэлэх хэрэг чамд нэрээ яаж байж чадж байна нэр. Чи намайг бараг энэ бэлтгэл тоглолтын дээр ёстой бүхэн хатан явж байгааг чи юу мэдэж гин үгүй юу? Тэгсэн чинь Мориньо хэрэг өчлөө гэдгийг мэдэнгүүтээ буцаа тэр өрөөний цаагуур ингээд тэр булангаар ингээд тойрж жоохон өөр юм ярьж яснаа эргэж ирэнгүүтээ Роналдо руу ингэсэн юм байна л да. Яг л нөгөө Бекхэм хин хоёр шиг юм болч. Тэгсэн чинь эргэж ирэнгүүтээ би багийн өмнөөс чамд хэлж байгаамаа. Энэ баг тэгвэл хэрэгтэй байна. Чи ухраад хамгаалалтанд тусалчвал хоёр тэг байгаа юм чинь хэрэгтэй байна. Тэгэнгүүт нөгөөх нь өстө бити дими юм яриада мараада гэд үргэлжлээд хашгиччих гинэ. Тэгсэн чинь Мориньо шот тэсэн гэхэд яг тэсгүй. Эдгээр чамайг харчаад бараг гөлөлцөө даруухан загнаа чимээгүй байгаа даа болохоос биш энэ өрөөнд сууж байгаа бүх хүн надтай санал нэг байгаа гэдэгт 100% би итгэлтэй байна. Мэдэж авч юм уу үнэн тэр гэж хэлээд ингээ салсан гин. Тэгээд энэ хоёрын энэ хэрүүл бол асан нурштай ан цав үүсэх навсагдаа гэж үтсэн байлээ Оросод. Яг үнэ ийм болсон юм аа. Энийгээ бол Криштиано Роналдо дурдаад өнгөрсөн байлээ. Тэр 2-7 хоногийн өмнө ч байна өдөр юун дээр тэгэнгүүт энийг Оросод яг тэгж орчуулад яг 13 онд Испани цомд Валенсиа 2-1
тоглолтын дараа яг ийм болсон гэд. Тэгэл ерөөсөө энэ хоёр ингэсэн. Тэгээ Мориньо тэр нэг 11 онд тэр тоглогч нарт нэг шууд хожиж явж яхад нэг аксан тавьсан гэж ярьлаа ш. Завсарлагаанаар тий. Тэрэн дээр тэр хуурай аксан тавихтаа тэгсэн гэж байгаа. Тоглолтын дараа 8-1-ээр хожичоод байхад тий. Энэ жил та нар энэ талбайд гарсан энэ новчнууд өстө үнэхээр нэр баастлаа. Энэ багт яагаад шүүмжилд ирэхгүй вэ гэхээр би байгаа учраас ирэхгүй байна. Би өнөөдөр телевизийнхнийг сурвалжлагч нарыг шүүмжилсэн. Би өнөөдөр дандаа нөгөө галыг өөр тийш нь эргүүлэхийн тулд шүүгч нарыг шүүмжилдэг. Би дандаа UEFA-гийн дотоод ажлыг шүүмжилдэг. Ираалийн тоглолт руу хүнийг харуулахгүй хараагийн өөр тийш нь тавих гэж би ингэсэн юм аа. Та нарыг хүн шүүмжилэхгүй байнгээ та нар баясаад байх юм байхгүй. Надаас өөр амтан байсан бол та нарыг ингэж бууны амыг өөр тийш нь эргүүлж чадахгүй. Та нар аль хэдийн буудуулаад сэтгүүлч нарт ингээд зүйл дууссан байх хэвээр. Би л нэрээ би байгаа тулдаа л та нар энэ 11 онд зүгээр шүүмжлэлийн бай болдгоо дууссан гэж бод энэ гэж сая яг мартах гэж тэгсэн байгаа. За тэгтээ хурцугээрээ одоо алдартай хүн шүү дээ. Тэгээд 2012 оны аврагуудын лигийн шүүгийн дүрс Байерн Мюнхний эсрэг одоо Роналдо ихний цогцолтыг алдаад Кака хоёр дахь цогцолтыг алддаг та тайлбарлаж ирсэн те. Тэр дээр Мориньо тэгж хэлжсэн гэж байгаа. Чи дэлхийн хамгийн шилдэг багийг дасгалжуулаад торгуулийн цогцол болоход хамгийн шилдэг хоёр хөлбөмбөгч чи ихний хоёр цогцолтыг алдвал чи яах вэ гэд сэтгүүлч нараас тэгж асуусан гэж байгаа. Кака Роналдо хоёр дараалаад алдсан. Тэгээ тэр тоглолтын дараагаар Мориньо болохоор ховцол хөрөнд орчоод за зүгээр аврагуудын лиг дууссан байж болно. Бид нар Испани ла лигтээ төрүүлсэн шүү гэж хэлээд гараа явьжсэн гэсэн. Тэгэхэд бол бас мэдээж тэр бол бас өөрийнх нь хэлснээр байгаа учраас давстайж байж болно, давсгүйж байж болно. Гэтэ ер нь бол ла лиг Испани лиг дуусахад нэг 3-4 тойрог дутуу байсан. За нэг 5 оноогоор ч Реал илүү байсан. Бид нар бол төрүүлсэн шүү гэж хэлчихээд гараа явьжсэн гэдэг юм. Тэгэхээр бол ховцол хөрөөнд ер нь их гайхамшигтай юмнууд олноороо болдог гэдэг нэг батлагдаад байгаа тийм. Батлагдаад байгаа. За танаас хэрвээ Мориньогийн орон та байсан бол яг шүүгийн дөрөв зөвхөн дээр дэлхийн шилдэг хоёр хөлбөмбөгчтэйгээд алдвал та ер нь яах вэ? Би бол ховцол хөрөөр очиж та юу гэж хэлсэн? Би бол баярлна. Миний тактикаас болоогүй. Өөр юм уу бусдаас нь болоогүй. Тийм юм бүтлгүй юмнаас болчвол өрөвдөлтөө шүү дээ тийм. Одоо дэлхийн томчууд алдчихдаг. Энд чинь л хөлбөмбөг шүү дээ гэж хэлээл сууж яхаас өөр юу байна. Одоо өөр хэлэх үг болтохгүй л. За Мориньодоос олон сэтгүүл тэгээд вебсайтуудад ярьсан өгөхдөө бас өөрийнхөө тухайн цаг үед амьдарч байсан мөрөөдлийн багуудыг бол бас нийтж бас бичсэн байдаг. Ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд Мориньогийн одоо удирдах байсан Интер Милан, Реал Мадрид, Челси гэсэн багуудаас хамгийн одоо байж болох хамгийн шилдэг гарааны одоо тоглогчдын бүгдээр хамтдаа хараад тэгээд нэвтрүүлгээ өндөрлүүлье. За дараа 7 хоногуудын дугаарууд дээр балж ах маань ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Одоо ингээд ерөнхийдөө 2015 оны 2015 он маань ингээд дуусч байна. Тэгээд ер нь одоо 12 сард та ямар төлөвлөгөөтэй ажиллах гэж байна? За 2016-аас 17 онд ч юм уу те 16 онд бас ямар номнуудыг ер нь базын гэсэн хитийн төлөв байна. Ерөөсөө одоо хитийн төлөв одоо Мориньогийн номыг ерөөсөө одоо өтөр түргэн бүтнээр нь уншиж дуусгая. Авах гэхийн ухаанаар хандъя. Яг үнэ. Тэгээд сайхан онцлог тийм хэрүүлтэй уралтай амтэн сонирхохоор юм юу яа түүж ярий. Тэгэхээр 12 сард бол одоо тэгээд Моугаар ер нь занимаалцах байх гэж бодож байна. 16 оныг Кристиано Роналдогийн нэг хэлсэн үг байна лээ. За Парис Сен-Жермен явах гэж байгаа мó гэсэн чинь түрүүний тэр арга хэмжээнд дээр баг яага болдгоо. Нэгдүгээр, хоёрдугаар маргааш юу болохыг хинч тааж мэдэхгүй шүү дээ. Яг тэр үгээр 16 онд бол одоо ямар ч байсан бестселлер явдгаараа явна. Тэ зохиож ярина гэж лав байхгүй. Нэг юмыг л чирж олж ирнэ. Дараагийн дугаар дээр Монгол төвлөгчсөн номыг харуулъя, үзүүлье. Тэгье. Тэ. За ингээд энэ түрээд манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байгаа. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгээр та бүхэндээ дэлхийн хамгийн шилдэг тоглогч дасгалжуулагч нарын хөшигний цаадах тэр амьдралыг бол манай Балжаах та бүхэндээ уудлан яг л кино үзэж байгаа мэтэр бол ярьж байгаа. Тэгээд одоо сонирхолтой сайхан нэвтрүүлгүүд маань үргэлжилсээр байна. Ингээд та бүхэнд даад жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Дараа 7 хоног уулзтаа түр баяртай үзэгчтэй. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding
Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Та бүхэнд Жозе Моуриньогийн насалжуулж байсан хамгийн шилдэг гарааны 11 тоглогчийг танилцуулж байна. Хаалган дээр Питер Чех зогсож байна. Төвийн хамгаалтанд Джон Терри, Рикардо Карвело нар зогсож байгаа бол хоёр жигүүрийн хамгаалтанд Хавер Занати болон Уильям Галлас нар бичигдэж байгаа юм. Дундын шигмэнд Клод Маккелеле, Фрэнк Лампард болон Месут Өзил нар нэрлэгдэж байна. Харин урд довтлооны шугамын үзүүрийн товтлогчоор Дидье Дрогба нэрлэгдсэн бол баруун жигүүрт Криштиано Роналдо, зүүн жигүүрт Эден Азар бичигдэж байгаа юм байна. Friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.